За би бол ерөнхийдөө ходоодны шархтаа хоол шингэдэггүй чээж их хорсдог ийм зовлттой байсан. Тэгээ одоо энэ Фордокс 1 энэ Филипзам 1 гээд одоо энэ Фордокс 3 гээд 2 гээд Филипзам 2 гээд одоо эднийг хэрэглэснээр л одоо миний ходоодны шархны өвчл тэр өтгөн хаталт чээж хорсох энэ төр асуудал бол ерөнхийдөө шийдэгдсэн. Одоо бол би зүгээр өтгөн хатдаггүй хоолны шингэс бол эрс сайжирсан. Тэгээд тэрийг бол би эдгээр үрдэн л гэж бодож байгаа. Тэгээ яг энэ өглөөд энийг 15 туслууч тийм. Энийг нэг жижиг халуурны үзүүрээр элгээд болчихдгийг. Тэгээ энэ хоолны дараа энэ эдгэрт 2 удаа нэг жижиг таны халуугаар уучаад байгаа. Тэгээд одоо юу сайтай. Түүнээс гадна миний толгой дээр юм гараад байдаг гэсэн. Тэгээд энэ толгой дээр гардаг юмуд энийг түлхээд байх сайн юм байна. Тэгээд одоо ерөнхийдөө бол юу миний толгой дээр бол одоо юм баха байсан. Тэгээд яг нь ил шаханд бол ер нь эдний бүтээгдэхүүнүүд аль нь сайн юм байна л дээ. Ил шаханд одоо нэг төрөхч хөдөлгөөн фрейминг одоо нэг жоохон зүсэлт төрөхчд бол тэгээд ер нь эдгэрэлт хамаагүй сайн юм байна. Ийм бүтээгдэхүүнд хэрэглээд одоо 3 сар 11 сараас хойш хэрэглэж байна. Байн хэрэглэж байгаа учраас одоо хоолны шингэж. Одоо хотоодны үйл ажиллагаанд бол одоо яхад нөлөө байхгүй болсон. Өтгөн атгай байсан, өтгөн цаг хугацаанд гардаг болсон. Чээж арчгаа байсан. Таны чээж ер нь ямар үед хорсдог байсан? Чээж одоо нэг жаахан готой оригин бүтээгдэхүүн идчих тийм үед л харсаад байдаг шээ. Тараг марг уучгаар одоо дээшээ ингэ ашуургаад тэгдэгээс одоо энийг угаснаас хойш бол тэр байхгүй болсон. Хоолны шингэсэнд бол эрс сайжирсан. Сэтгэл ер нь ямар өндөр байна уу? Тэгээд сэтгэл өндөр. Одоо би өндөр учраас л одоо ингэ байнга авч байгаа байхгүй. Тэсээс чинь өөр таадагдаг юу гэж ингэ байнга авч байгаа байхгүй. Одоо ингэ хөгшинтэйг оюут аваад байна. Тийм. Хөгшний хос ажилланд байсан. Одоо хоолны шингэсэн бүтэн сайжирсан. Тийм л байна да. За баярлалаа.